Төрийн нийгмийн нэр цэцгэлтэн давгын сэдвийн нэрэмжит хөхм орчсон ерөнхий улс хурлын сургуулийн уншаад ойлгох судлагдсан суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг танилцуулна. За уншаад ойлгох мэргэжлийн хөгжлийн бүлэг нь бол 11 гишүүнтэйгээр ажиллаж байгаа. 2024 оны 10 сарын 9-нд байгуулагдсан. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн зорилго нь болохоор сурагчдын ойлгоод унших чадварыг нэмэгдүүлэх, их хэлээрээ зөв сайхан ярих, өөрийгөө илэрхийлэх. Байгуулагдсан үндэслэл нь бол багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд монгол хэлний хичээлийн даалгаврын гүйцэтгэлд анализ хийж үзэхэд уншаад ойлгох агуулгын гүйцэтгэл 42.3%-тэй үнэлэгдсэн. Ийм учраас багангийн сурагчид уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа тул уншаад ойлгох чадварыг ахиулах мэргэжлийн хөгжлийн бүлгийг байгуулж байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний 4 үзүүлэлт дээр бол анализыг хийж ингээд монгол хэлнийхтэй бол хийж үзэхэд монгол хэлний бичиг агуулга, монгол хэлний хичээлээ уншаад ойлгох агуулга бол бага байсан учраас энэ мэргэжлийн хөгжлийн бүлгийг бол зайлшгүй ажилуулах шаардлагатай. Төлөвлөгөөгөө боловсруулад ажиллаж байна. Төлөвлөгөөндөө бол 5 зүйлийг тусгасан байгаа. Энэ 5 зүйлээ бол дотор нь бас нэлээд хүүд задлаад үйл ажиллагаагаа зохион байгуулад явж байна. Онцлог үнэлгээг авсан аймагаас зохион байгуулагдсан боловсролын чанарыг сайжруулах юм баг сорилгын бас дүн дээрээ бас анализ хийсэн байгаа. Ингээд удирдамжийг боловсруулад 2-5 дугаар ангийн дунд их хэлийг алдаагүй сайхан унших, бичих, ярих, эхээс ойлгосон зүйлээ заасан үгийн тоонд багтаад цэвэр нэм бай бичих, хэл зүйн даалгаврыг гүйцэтгэх, цэвэр сайхан бичих чадваруудыг ахиулах ажлуудыг бол зохион байгуулад явсан. Эхний удаад бол одоо материалыг боловсруулах, засах, авах үйл ажиллагааг бол сургалтын менежер ганцаараа зохион байгуулсан байгаа. Ингээд бүгдийг нь засаад анализ хийгээд үзсэн. Ингээд част сайжруулж бүх багш нарыгаа энэ үнэлгээнд оролцуулах нь зөв юм аа гэд 2 дахь үнэлгээнээс эхлээд бүх материалаа багш нартаа өгөөд 11 гишүүнээрээ тойр суужгаад ангиар нь засаад ангиуд дээр үнэлгээд өгнөлт анализаа хийгээд ингээд явхаар багш нар бас ангиудыг хоорондоо харьцуулаад өөрийнхөө ангийн суурь чадвар дээр бас анализ өгнөлт хийгээд багш нар бас ангитайгаа ажиллах чадвард бол нэлээдгүй энэ үйл ажиллагаагаа бол бас эцэг эхчүүдтэй танилцуулаад эцэг эхчүүдийн хамтран байгаа. Бүх шалгуур үзүүлэлтүүд гаргаад явсан. Унших чадварын судалгааг ингээд эхний удаад бол бид нар 1 минутанд уншсан агуулгынх нь хэмжээнд яриулж исэн. Дараад нь бол нэг их өгөө тухайн ихийгаа бүгдийг нь уншаад тэгээд яриулсан. Тэгэхэд бол хүүхдүүдийг агуулга сайтай маш сайн эхлээд яасын, дараа нь яасын, төгсгөлд нь яасын гэх мэтчлэн дээр илүү сайн ярьж исэн учраас бид нар одоо ихийг өгөөд 1 минутанд ихийг өгж бүтнээр нь уншуулад аваад явж байна. Дараад нь сурагчдынхаа хэл яриаг хөгжүүлэх зорилгоор одоо зүйр цэцэн үгс ертөнцийн 3 хэлц үгийг өгөөд ангиараа 3 ном уншиж тэмдэглэлийг хөтлөөд ангидаа хэлэлцүүлгийг хийгээд тэгээ уншсан номороо том жижиг ном, эрхмэл номнуудыг бүтээх үйлүүдийг бас хийлгүүлсэн. Гаргаад явсан байгаа. Бүх ангиуд бол энд үйл ажиллагаанд ангиудаараа оролцоод номынхоо хэлэлцүүлгийг хийгээд хийж уншиж тэмдэглэсэн тийм үйл ажиллагаанд бол сургуулийн номын санч дунд ангийн монгол хэлний багш Долгормоо Баялагмаа нар бас оролцсон байгаа. Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг боловсруулсан байгаа. За ингээд бас энэ хүрээндээ бол судалгаат хичээлүүдийг зохион байгуулсан. За судалгаат хичээлүүд зохион байгуулахдаа суралцахын зорилтоо аваад үнэлгээнийхэн шалгуурыг аваад эдгээр дээрээ тулгуурлаж хичээлээ бэлтгэж зааж зохион байгуулж үнэлэлтүүдийг энэ судалгаат хичээлүүд зохион байгуулахдаа бол бүгдээр 11 гишүүнээрээ хамт ажилласан хийгээд явж байгаа. Бас багш нар нөгөө хичээлүүд дээр зарим үед явцын үнэлгээ хийгээд ерөнхийдөө явцын үнэлгээг хоцрогдоод байсан. Судалгаат хичээл болгон дээр явцын үнэлгээг хийгээд ирэхээр бас дараагийнхаа хичээл дээр ямар чадварууд нь тутмаг эзэмшсэнийг дараагийн хичээл дээрээ суулгаж өгөх вэ гэдгээ бас багш нар үнэлгээд ингээд баг сорилгыг 10-12 сарын хугацаанд 10-12 сарын
10 сараас 5 сар хүртэл зохион байгуулаад ингээд явхад бол 14.8% өссөн. За ингээд ерөнхий тайлангаан бол гаргаад цаашид юуг анхаарах вэ гэдэг зүйлийг бол гаргаж авсан. За ингээд бид нар 1 сард 1-р сургуулийн сургалтын менежер, зөвлөх багш, баясгалан багшийг урьж бол бас нэлээд арга зүйн зөвлөгөөгүүдийг авч хамтран хичээл зохион байгуул, судалгаа хичээлийг зохион байгуулах ажлуудыг хийж бас хамтаараа хүргэн байгаа. За одоо ингээд манайх бол судалгаа хичээл болгон дээр одоо дүгнэлтүүдийг хийгээд явдаг болсон. Сайн гаргасан байгаа. За тэгэхээр судалгаа хичээлүүдийн дээр эхлэлцүүлгийнхаа дүгнэлтүүдийг бас хийхээр багш бүрийн бол заах ололттой тал нь болохоор багш бүрийн заах арга зүйд бол ахиц гарч байна. Суралцахуйн зорилго болон суралцахуйн өгүүлбэрүүдийнхаа бас сайн төлөвлөж байна. Хэрэглэгдэхүүн сайтай хичээлийг зохион байгуулж байна. Бусдаа суралцж байна. Багаараа хамтрах ажиллах чадвар нь нэмэгдэж байна гэсэн ийм ололттой талууд байсан. За ингээ 25 оноос 26 оны хичээлийн жил бас төлөвлөлтөөгөө гаргаад үйлчлүүлээд явсан. 24-25 оны гүйцэтгэлийн үнэлгээний унших, бичих чадвар дээр ингээд харьцуулсан дүгнэлтийг хийгээд үзэхэд бол 12.8% агсан байгаа. Энэ бол одоо өмнөх жилийн бидний мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаа бол үр дүнтэй байжээ гэж ингэж дүгнэлтэнд хүрсэн. За тэгээд өнөө жил болохоор бид нар нодон бол дандаа бичих хятлал дээр анхаарч исэн бол эхлэлийн бахархал үйл ажиллагаагаа 2 дугаар шатыг сурах хүчигдийн хаагуулга дээр үтсэн байгаа. Зөөрөг, ойсох, таавар, шүлгүүдийг оролцуулаад ингээд 5 үзүүлэлттэйгээр бид нар зохион байгуулсан. Бас энэ дээр нэг үсгэлийн хаадаг бас ингээд зохион байгуулалт явж байна. Энэ бол бас хүүхдүүдийн нэг үгийг нүдлэх зөв бичих тал дээр бол бас их үр дүнтэй. За үнэлгээний анализын дунджийг бол 25 оны ерөнхийд нь онцлог үнэлгээний 11 сарын үнэлгээг тавьсан. 12 сарын үнэлгээгээ тавьж харах амжаагүй байна. За ингээд багш нар одоо мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ ажиллах нь бол маш их үр дүнтэй, бие биенээсээ суралцсан цагийг